Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телефоноор хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Envision компани за мөн өдөр бүр шин үрээтэй төлөөшүүд дэмжиж ажиллаж байна. Студид Инхбат Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За жүжигчин болох хувь тавилантай төрсэн хүн гэвэл Анжелина Жоли байгаа юм. За анх түүний нэрийг Анжелина Жоли Voight гэдэг нэртэй байсан юм байна. За гэхдээ энэ бүсгүй маань зөвхөн жүжигчин байхаар биш. Түүний хувь тавилан маш өөр зүйл хийхээр зурагдсан байсан юм байна. За үзэсгэлэн төгөлдөр энэ бүсгүй маань 1975 оны 6 сарын 4-нд Лос Анжелес хотно жүжигчний гэр бүлд төрсэн. За түүний аавыг John Voight, за харин ээжийг нь Marceline Bertrand гэдэг нэртэй. За энэ хоёр хүн бол хоёулаа жүжигчин байгаа. За бас загалмаас эцэг ихэнч бас жүжигчин. За мөн төрсөн анхан жүжигчин. Гэтэл ерөөсө жүжигчнээр ажиллахаас өөр тийм сонголт байгаагүй мэт ийм гэр бүлээс төрсөн байна. За аав нь буюу John Voight нь Герман Словак гаралтай. За харин ээж Marceline нь болохоор Франц Канад гаралтай ийм олон одоо үндэстнээс гаралтай ийм хүн байх нь. За тэгэхээр ингээ анзаараад тахаар олон үндэстнээс ингээд гараа төрсөн хүмүүс их царайлаг үүрмэгц болтго тий. За тэдний нэг нь манай Жоли байх нь. За аав нь их алдартай Холливуудын од байсан бол за харин ээж нь жүжигчин гэж одоо мэрэгчлэн жүжигчин боловч нэг их олон кинонд тоглоагүй юм байл. Магадгүй тайзан дээр тоглолдог байсан байж мэдх юм. За гэхдээ маш их үзэсгэлэнтэй. Дээрээс нь нүдэнд их дулаахан ийм их зөв хүн гэж байдаг шүү дээ. Тийм төрхтэй хүн байсан. За олон кинонд тоглоагүй нь бас учиртай юм байлээ. Чадваргүйдээ биш. За харин Анжелинаг төрснөөс хойш аав нь ердөө 1 жилийн дараа хаяад явцсан юм байна. Гэхдээ харин хүүхдүүдээ өөр дээр авсан баг юм. Яагаад гэхээр тэр John Voight-ийн араар тавилт хитэр хэрээс хэтэрсэн гинэ. За энэ үед бүр улаан цагаан дагсан учраас ингэж хаяж явахаас өөр аргагүй болсон юм байна. Аав нь ер нь явдалтай гэдгээр нэлээд алдартай байсан гинэ тухайн үед. Ингээ харахаар нэг царайлагч залуу биш л те. Гэтэл одоо яаж явдалтай байгаад гэдэг юм би сайн ойлгоогүй. Магадгүй тухайн үед энэ жүжигчний хамгийн оргил үе байсан болохоор алдар хүндэн түүнийг ингээд аваад явцсан болов уу гэж бодохоор магадгүй. Тэ. За ингээд ээж нь хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд жүжигчний одоо карьераа ингээд хайж байгаа юм байна. Энэ үедээ 26 настай байсан гэнэ. За уг нь үргэлжлүүлээд ажилласан болох амжилттай явуулсан болов уу гэж харахаар. За гэхдээ аав нь хайж явсан, ааваас нь салсан ч гэсэн энэ хүн зүгээр ингээд орт тас алга болчоогүй юм байна. Дараа нь ирэх жилүүдэд өөрийнхөө оролцсон хэд хэдэн төсөл дээр эхнэрээ бас урьж оролцуулаад жижиг ганц 2-4 бас өгч исэн юм билээ. За John Voight гэдэг хүнийг бид нэр Angelina Jolie-тэй хамт Tomb Raider гэх кинон дээр хамт тоглолтоор мэднэ. Тийм биш. За бас Mission Impossible дээр Tom Cruise-тэй хамт тоглолт. Энэ хоёр дүрээр нь л их сайн мэдэх байх. Нүдийг хараал хэлээ. За бас ч гэж муугүй жүжигчин байсан энэ хүн. Яг 4 удаагийн Оскарт нэр дэвшээд 1 удаа хүртэжсэн ч бас маш мундаг жүжигчин байгаа юм. За ингээд маш олон хүнтэй оролцолцсноосоо болоод ийм гоё гэр бүлээсээ салсан байна. За Анжелина баг байхасаа л эхлээд ээжтэй хамт кино их үздэг хүүхэд байсан гинэ. За аавынх нь амжилттай яваа энэ замнал гэхээсээ илүү ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн энэ цаг хугацаанд манай бүсгүйг тэн жүжигчний амьдрал руу татсан юм бэл. Ээжийнхээ хувцсыг өмсгөл ингээд талны урд гардаг. За эсвэл ах нь ингээ камер барьцсан. Тэгэл өөрөө жүжиглж байгаа ах нь ингээ зураг авалт хийж байгаа юм шиг ингээ энэ хоёр тоглолтог байсан юм. Тэг бүр багасаа ингээ гой тоглож ирээдүгөө зөгнжсэн байна тийм ээ. За ингээд охиныхоо кинонд дуртай ер нь жүжиглэх авьяас ингээ байгааг нь мэдсэн аав нь охиныгоо дуудаад бас өөрийнхөө 2-3 төсөл дээр бас оролцуулсан юм бэл. Яг тийм хөөрхөн бичлэг байдаг байхгүй. Жижигхэн Анжелина. Тэгээ аав нь ингээ урд нь суудсан энэ хоёр ингээ юм ярилцдаг. Тэр айгүй хөөрхөн тийм бичлэг байна. За бас энэ кинонуудаа нэг ээжийг нь бас хамт тоглуулж байгаа шүү дээ. Ингээд энэ гэр бүл салсан ч гэсэн ямар ч өөр нэг кинон дээр ингэж гурлаа хамт гарч юм байна. За Анжелинагийн талаар ярихад хүүхэд байхдаа их сонин хүүхэд байсан гэнэ. Цэцэрлэгт байхдаа хөвгүүдтэй их тоглолдог. За ингэж тоглохдоо үнсэж тоглолдог. За хувцаа тайлдаг ч гэлээ. Ямар ч байсан маш их асуудалд ордог ийм хүүхэд байсан юм. Чи яагаад найзынхаа хувцыг тайлаа хийчихваа гээл. Очаалт багш нь цагиндаг. Ямар ч юм. Аавын за. За мөн амьтанд хайртай ч юм шиг, хайргүй ч юм шиг бас ийм нэг шин чанартай. Маш олон амьтанд тийжээдэг байсан гинэ.
За тэгээд тэднийг халамжлах гэхээс илүү нэг янз бүр болгочдөг, шоглолцдог байсан гэнэ. Хамстер гэдэг үхэр цэцэг гэдэг амтан байдаг шүү дээ. За. Тэрнтэйгээ хамт усанд ороод тэгсэн чинь нөгөөт нь хатгаа аваад тэгээд үхсэн. Дараа нь нохотой болсон гэнэ. За нохоогоо бас зодоод тэгээд бас ингэ. Тэгж туулаад ижижсэн чинь туулан дээрээс нөгөө нэг туулааны торн унаад тэгээ бас байхгүй. Туулаачстай юу гэл өгчдөг амт юм билээ л төгөөсөн. Тийм бах тий. Тий айгаад л. За энийхээ дараа гөрүүл за бас могоод ижидэг байсан ба. Яг энэ гөрүүл могоод ижинэ гэдэг чинь энэ охин ердийн охин биш байна гэдэг нь эндээс их анзаарэгдэж байгаа. Гэхдээ бас амтнд ижиж байхдаа янз бүр болгоод байгаа нь ердийн биш гэдэг нь анзаарэгдэж байгаа биз тийм ээ. Тийм байна. Анжелина том болсон байна. Би багада их муу хүүхэд байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг юм лээ. За жүжигчин болох хүсэлтэй хүүхэд маань жүжигийн хичээлд сууж хид хид удаа тайзан дээр гарч үзлээ. За харин ерөнхий боловсролын сургуулийг ахлах сургуультай Beverly Hills-ийн ахлах сургууль сурцсан юм байна. Энэ Beverly Hills энэ сургуультай маш их ер нь зовсон гинэ. Яг тэгвэл түүний гадаад төрхөөс нь болоод их гадуурхч дээрлэгдэг байсан. Гэхдээ их үзэсгэлэнтэй хөөрхөн гэдгээр нь биш. Манай үеч яг ахлах сургуульд байхдаа нүдэн шилтэй. Тэгээ маш туранхай. Тэгээ нөө шүдний аппараттай. Ийм байсан болохоор хүүхдүүд дээрлэгдэг. За тэгээ дээрэс нь бас маш тэнэг шалтгаанаар энэ үгийг бол хамгийн тэнэг шалтгаан гэж бүр зориуд хэлмээр байна. Ядуу гэдэг шалтгаанаар. Уг нь ядуу айл байгаагүй л дээ. Зүгээр ингийн л орлоготой Америкийн дундаж айл байхгүй юу. Тэгсэн чинь Beverly Hills-ийн сургуульч юм болохоор дандаа баячууд явдаг. Тэр бомтнууд явдаг. Ийм хүүхдүүд явдаг ийм сургууль байхгүй. Тэгээд нөө ердийн орлоготой хүүхдийг ингэж дээрлэгдэг байсан юм. Тэгэхээр энийг бол би тодтож хэлмээр энэ бол шал тэнэг шалтгаан шүү хүүхдийг дээрлэх. Ер нь хүүхдийг дээрлэх гэдэг бол маш тэнэг шүү гэдгийг бүр давтан хэлээд байгаа тийм. За энэ мангар сургуульд харин Анжелина нэг удааг хүн байна. За энэ хоорондоо бас нас нь хэдий бага байсан ч гэсэн модельээр ажиллах гэж бас үзсэн юм байна. 13 12 таач байсан гэлүү дээ энэ үедээ. За ингээд мэдээж яаж бүтгүү юм жоох хүүхд эхний оролцоогод ингээд бүтлгүй болчих. За 2 жилийн дараа харин өөр сургууль руу шилжсэн. Энэ үед харин манай хүн тис өөр хүн болж хувирсан баг. Нөө шүдний аппарат авч яад, нүдэн шил авч яад. Байнга хар хувц өмсөж явдаг. Тэгээ нэг motion party гэж байдаг байхгүй. За хүмүүс бүжиглэхдээ ингээ бие бинийгээ түлхдэг. Ингээл бүр нэг замбраагүй юм болж идэг. Тим партинд явах бүр маш дуртай. Сэтгэл зүйд бас сонирн биш үү те. Сонирн. Тэгэд хутгаар тоглодог. Яг жинхэнэ хутгах штэ. Найз залуутайгаа гэдэг. Найз бандтайгаа тоглодог байсан гэж. Хойлоо энэ залуугийн талаар жоохон байж ярих юм. За тэгсэн чинь нөгөө нэг жүжигчин болох гэсэн хүүхэд чинь энэ сургуульд орсноос хойш гинт бодлоо өөрчилсөн юм. Одоо тэрээр оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулдаг тийм найруулагч зохион байгуулагч боломжоор санагдаж эхэлсэн. Яагаад тэгж санагдсан гэсэн чинь өвөөгийнхөө оршуулганд очсон чинь тэнд нэг юм гүйтсэн гинэ би. Маш сонирхолтой санагдаж эхэлсэн. Тэг бүр гэрээрээ одоо чандралах сургалт авдаг байсан баг шүү дээ. Тэр гунж харуулж байгаа хүмүүсийг хараад бас их сонирн болдог байсан гэж ярьдаг юм лээ. Яа энэ нэг нийлж хүүхдийг ингээ бүлэддэг энэ мэдрэмж эсвэл гэр бүл салалтны сэтгцэвд ийм өөрчлөлт өгч байгаа шүү дээ хүүхдэд. Яг тийм бооз. За худаг түүний сонирхлыг татж байгаа гэдэг бол бас сонирхолтой түүх байгаа. Бүр хутганы цуглуулгатай гэж байна. Сэргэн мандалтын үеийн ингээд үзэсгэлэн гэдэг гардаг байхгүй зөндөө Америкт. Тэнцээ очсон чинь хэвээр бүр маш олон төрлийн хутга загвар гой загвартай хутгнууд байсан. Тэнцээ очиод бүр ингээд олцуурхаад ямар гоё юм бэ гэд. Тэгэд энэ үеэс хойш эхлээд хутга цуглуулдаг болсон юм. Тэгээд тэрүүгээр ингээд янз бүрийн үзүүлбэр трик хийж үзүүлдэг. Нэг butterfly ингээд дэрвэхээ хутга гэдэг шүү дээ. Янз бүр ингээд тоглолдог. Тийм. Тэрүүгээрээ бүр маш чадамгай гэж. Бид нэрийг баг багт аав ээж нар хутгаар битээ тоглоо гэдэг байсан шүү дээ. Тэгээд холол байдаг байсан да ер нь. Тийм. Тэрийг харин энэ хүүхдэд хэлжмээр санагдаад байгаа. Тэгсэн чинь хутгаар тоглож байгаад үхэх шахсан байна. Бүр энэ сэхэн амьдралах тасагт очиж амар хөвчихсэн юм лээ. За энэ явдлаас шуудлахгүй social psychopath тоо юу юм бэ? Энэ айгуу тийм хэцүү эмгэг байхгүй. Бусдыг үл хайхардаг. Бүр тийм нэг psycho хүмүүс байдаг шүү дээ. American psycho шиг. Ийм одоо зан аранштай болж эхэлж байна гэд юунд очсон баг. Сэтгэл зүйчдэр очиж хэмжлүүлсэн. Тэгэд энэ одоо ийм хүн болж байгаад нь ээж нь жоохон айгаад тэг энэ ер нь жоохон боловсруулахгүй болохгүй мэн гингүүтэй жүжигчний сургуульд сурулж байгаа юм. Энэ болохоор Lee Strasberg гэдэг хүний ийм сургалт байхгүй юу.
Энэ маш алдартай сургалтын үг нь. Маш том модууд очиж сургалт авдаг байсан. Роберт Де Ниро, Ал Пачино, тэгээд Мэрилин Монро энэ төр очиж сургалт авдаг. Үг нь маш зөв юм сургалтанд явж эхэлж байгаа. Тэгээд үг нь энэ сургалтад 2 жил сураад нэлээд чих юмтай сурсан юм байна л та үг нь. Сурсан юм байна л да. Тэгснэ 2 жилийн дараа ер нь арга барил чинь их таалагдахгүй байна. Тэг би хэдхэн дүртэл тоглолоо. Өшөө ингээд дүр авмаар байдаг. Гэтэл таны арга барилаас болоод би чадахгүй байна гэд энэ сургуулиас хайцсан баг. Багштай тэгж хэлээд үү? Тэг ер нь хэлсэн ч юм уу яас. Ер нь хэлсэн байж магадгүй манай хүн ч юм бас л. Тийм хэлчгээр шүү дээ тийм ээ. За энэ үед тэрээр өөрөөсөө 2 насаар ах нэгэн хөвгүнтэйг үргэлдэг байж. Нүн хутгаар хамт тоглолдог хөвгүн. Гэтэ энэ зүгээр нэг энгийн охид хөвгүүдийн үргэл байгаагүй. Тэрнтэйгээ нэг гэрт амьдардаг байсан. Энэ үед Анжелина Жоули 14 настай байгаа шүү дээ. Тэгээд нэг гэрт гэдэг нь ээжгээ гэрт хамт амьдраад байгаа байхгүй. Тэгэд Анжи сүлд дурсахтаа би тэр угаасаа тэр хөвгүүнтэй цуг хамт л байх байсан юм аа. Хэрвээ ээж минь зөвшөөрөөгүй байсан бол би тэрнтэй хамт гудамжинд амьдрах байсан. Ээж маань энийг мэддэг байсан учраас охиноо ингээ хажуудаа байлгах гэж, намайг харж хамгаалах гэж, хяналтандаа байлгах гэж гэртээ амьдрахыг зөвшөөрсөн болов уу гэж дурсаж ярьдаг юм лээ. Тэгэхээр ээж нь ямар хүнд хэцүү байсан бол тийм байна. Гэхдээ охиндоо нэмэргүй гэж бодсон юм байна тий бүр. Яг тийм байгаа зү тийм. За энэ үед Анжелина ч маш үзэсгэлэнтэй болж эхэлж байгаа шүү дээ. Гинтл том болсон гэж байгаа байхгүй. 14 хүрээл ерөөсөн нүдэнд танигдахын аргагүй том болсон гэж. За харин залуу асууд одоо юу гэмэрч юм. 2 жилийн дараа салсан баг. За өсвөр насндаа байхдаа Анжелина бусад хүмүүстэй харилцах чадвар их муу. За их ганцаараа л байж идэг ийм хүүхэд байсан юм байна. За тэгэд өөрийгөө гэмтэх хандлагатай гэж. Өөрийгөө зүсдэг. Тэр өвдөлтөө мэдрээд өөрийгөө амьд байгаа юм байна гэж тайвширдаг. Нэг ёсны юм сэтгэл заслын юм болцсон байгаа. Ганцаараа л байгаад идэг. Тэгэд юу болоод байгаа юм бүр ганцаардсан. Тэг би ч юу амьд юм уу мүү. Бүр юм сэтгэл зүйн маш том асуудал байгаа зү. Ямар сони, ямар амар юм бэ тий. За энэ дээрээс нойр гүддэг. За мөн хоолны дуршлын асуудалтай. Хоол идэж өгдөг. Тэгэл маш туранхай. За энэ сэтгэл санааны асуудлаас болоод янз бүрийн бодис хэрэгэлдэг. Их багасаа хэрэглээд 20 настай байхдаа хэрэгэлж үзээгүй юм байхгүй байсан гэж. Юу баг тонтцсон байсан. Тэгээд 2 ч удаа амиа орлох гэж оролцсон. Нэг нь 19 настай тавал нөгөөх нь 22 настай та. 22 тадаа бүр хөлсний алуурчин хайж явчихсан. Өөрийгөө алуулах гэж штэ. Ингээд ийм сонирм байгаа зү тийм. Бүр хизээж ингэж бодож байгаагүй юм. Тийм. Тэгсэн чи 24-т сэтгэл гутарлаас болоод ямар ч тамир тэмхээгүй болоод 3 хоног одоо эвтэж хэмжлүүлж арай гэж нэг нь тайвшраад дээрцсэн байна. Энд ч юусоо бүр байж суух чадахгүй байх гэсэн үг шүү дээ. Эмнэлэгт очитлоо ингэж хямрна гэдэг чинь. Харин тийм биш үү бүр. Тэгээд одоо яг чиний түрүүний хэлдэг тэр эцэг эхийн салалт. Сургуулийн дээрлэгэл. За яг бидний мэдгүй, олонний мэдгүй янз бүрийн асуудал байж магадгүй л те. Гэтэл тэр зүйлсүүд бол ингэ нөлөөсөөр хагаад хүүхдийг ийм байдалтай байчиж байгаа. 24-т гэдэг чинь аль хэдийн том бүсгүй болчихсон. Бие даацсан, юмыг ухаарахтайгаа болцсон байгаа шүү дээ үг нь. Гэтэл тэр багийнхын сэтгэлийн шарх нь энэ хүртэл явж исэн байна. За 16 настай та нөгөө нэг балан амнасаа салснаасаа хойш харин өөрийнхөө замналтаа анхаарал хандуулах болж байгаа. Аавтайгаа их ойр байгаад түүний заавар зөвлөгөөг их авдаг болсон. За Лос Анжелест амьдардаг байсан тэрээр төд бодлого моделийн ажил хайхаар Нью-Йорк руу буцаад явж байгаа. Дана бүр бага 16 настай байна шүү дээ. Ийм үедээ дэлхийн хамгийн том хот руу нүүчнэ гэдэг энэ маш зөрөгтэй байсан байгаа зү тийм. За харин модельээр ажиллана гэхээсээ илүү энэ үедээ дэлгэцэн ажил их авч эхэлсэн гинэ. Хит хитэн рекламад бас дууны клипэн тоглоод амжсан баг. Харин киноны шалгаруулалтанд очихоор ерөөсөө тэнцэж чаддгүй гинэ. Яагаад тэгэхээр түүний хитрхи хар бараан төрхтэй байна гэд шалгуулж авдаг байсан юм. Тэгсэн чинь Аз таарад Нью-Йорк хоттой кино контент хийдэг хэдэн шинэ найзтай болсон гинэ. Тэдний хийсэн хит хитэн богино бичлэгт орсноор харин дэлгэцэн урлагт хөл тавих алхам нь ингэж хийгдэж байгаа юм байна. За автагаа өдрөө автагаа хамтар зөвлөгөөр ажилласан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ үедээ бас болцсон гинэ. Яг тэр нэг хайж авсан, ээжийг мань гомдоосон гэд ер нь ил харьцаа болцсон. Тэгээ энэ хоёрын харилцаа ер нь ингээл нэг бол ингээд эвлэрдэг, нэг бол ингээд бүр харилцаа болчдөг гэдэг юм жоо ярихтай байхгүй.
Аавынх нь байгаа байдал нь ч гэсэн түүнийг бас нэлээд уурлуулдаг. Тэр нөө юун дээр хамт тоглолдог штэ. Tomb Raider дээр хамт тоглож явахдаа айгуу дотн харилцаатай болоод ер нь харилцаа сайжраад ирсэн чинь тэрний дараа хэрүүлээгээд аав нь хөвлөлөөр янз бүрийн юм яриад Анжелинагийн сэтгэл зүйн асуудал ийм тийм гэд бүр тэнхтээд Ямар төвхтэй. тэнгууд шууд харилцаагаа таслаад ээж нь ах нь гэд бүгд ааваас нь харилцаагаа таслаад нэг хэсэг юм байсан. Зарим сүүлд нь 2007 онд тоххой Анжелинагийн ээж нас ордог байхгүй. Тэрнээс хойш ярина автагаа сайн харилцаатай болж байгаа юм шиг л. За 1992 онд 17 настай байхдаа эхний гол дүрээ авч чадсан байна. Cyborg 2 гэдэг нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тэр анх тоглосон. Анхны гол дүрээ одоо бүтээн. Хоёлаа ивент тэтгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай интернетийн хурдаа нэмэх амар хоригтойгоор Innovation компанид хэмжиж ажиллаж байна. Тэгэхээр одоо сүүлийн үе одоо гар утас компьютер зэрэг нь илүү өндөр давтамжтай буюу одоо 5 ГГц интернетийг шаарддаг болсон. Тэгэхээр одоо интернетийн хурд удаашрах, гацах ийм асуудал нь таны ашиглаж байгаа төхөөрөмжийн насжилттай холбоотой байх бас магадaltaй биш үү манайхаа. Тэгэхээр Innovation-ы шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийг ийм цагаан төхөөрөмж байгаа шүү дээ. Тэр нь одоо хуучнаасаа ялгарах давуу тал нь 2.4 ГГц болон 5 ГГц давтамжаар зэрэг долгион дамжуулах чадвартай байгаамаа. Тэгэхээр та төхөөрөмжөө одоо 3-5 жил ашигласан бол энэ төхөөрөмжөө шинчилж илүү өндөр хурдны интернет үйлчилгээг авах боломжтой. За тэгээ Innovation-тэй холбоотой заавар мэдээллийг IPTV-ийнхаа Innovation Tips-гээс нь авч болно. Бүр мэдгүй зүйл гарах юм бол заавал оператор ч юм уу эсвэл салбарт очиж хандах шаардлагагүйгээр та мэдээллээ нэг дороос маш амархнаар шийдэж болж байгаа шүү. Тэр нь удаашраад гацаад ивэл та тэр төхөөрөмж чинь одоо 5 жил хэрэгэлсэн, 3-4 жил хэрэгэлсэн бол ингээд төхөөрөмжийн ч асуудал байж болох юм билээ шүү манайхаа. Тий, сольчгоор юу нэг гоё болчихдаг юм да. Тэгээд ямар нэг юм лавлахаар бол зүгээр утас руу залхахаас илүү тэр Innovation Tips гэж хэсэг. Харин тийм. Тэрнлөг ороод харчвал илүү хурдан тэг амар юм л. Таны өмнө үйлчлүүлэгч байна гэдэг юм сонсохгүйгээр шууд хурдан шуурхаа. За ингээд Innovation-д баярлалаа. За баярлалаа. За 1992 онд анхны гол дүрээ авсан тий Cyborg 2 гэдэг нэртэй. Энэ киноны эхний ангийн уг нь их амжилттай болсон төсөл байхгүй юу? Jean-Claude Van Damme тоглолцсон. Тэгээд ер нь дэлхийд даяараа Cyborg гэдэг имийг одоо таньж мэдгүй шошуурж исэн. Ийм үед 20 дугаар ангид би тоглох нь байна гэд манай хүн маш их баяртай байсан ба. За би уцтай удахгүй болох гэж байна гэд. За энэ кинон дээр Энжи ч нэ робот болцсон. Тэгснэ багштаа дурлалцдаг. Робот яаж дурлах вэ? За тэгэл бүтээгч алах гэдэг ер нь тийм их зохиолтой байхгүй юу? Тэгээд кинонд тоглоод маш их баяртай байсан охин чинь харин кино бэлэн болсны дараа үтсэн чинь сэтгэлээр унсан. Энэ юу вэ? Тэгээд хараа бүр дотор нь муухаар бөөлцсөн гэж байгаа. Киног үзчихэд. Тэгээд бүр ямар их урам нуурсан шарагдчихаа. Эхний гол дүрээ авч идэг. Гэтэл тэр нь юм сүрэл байждаг. Яах вэ? Ах нь хэдий түүнийг маш их тайвшруулж ирсэн ч гэсэн Анжелина дахиж 1 жилийн турш ямар ч шалгуултанд очиагүй. Ингээд юу кино урлагаас болиё гэж бодож ирсэн юм. Тэгсэн чи тэр киног муу гэж бодож байгаа хүн ганцхан манай хүн байгаагүй юм. Тэр киног бүтээсэн студ ч гэсэн энэ одоо юу вэ гэж хандж ирсэн баг кинонд. Тэгэд ийм балаа юм хийчихэд дэлгэцээр гаргана гэдэг бол өстой бүр хизээч тийм байж болохгүй онгойтой юм байна. Юу вэ? Зөвхөн кассетээр гаргана гэдэг. Чи мэдээж зардал гаргацсан кино юм чинь. Зардлаа нөхөхийг бодно шүү дээ. Тэгээ кассетээр л гаргаж ирсэн юм. Энэ үедээ манай хүний нэрийг манай хүн чинь Angelina Voigt гэдэг нэрээр кино тоглолдог байсан. Тийм үү? Тий. Аавынх нь авах шүү дээ. Тэнгүүт одоо энэ үйл явдлын дараа харин Angelina Voigt гэвэл нөгөө бүтлгүү кинонд тоглосон охин биш үү гэж хандах болно. Тэнгүүт тэр Voigt гэдэг нэрээ болоод Jolie буюу өөрийнхөө дунд нэрийг аваад Angelina Jolie гэд тайзан нэртэй болсон юм. Бүр баг сайн ч юм болчих уу гэж бодохоор Angelina Voigt гэснээс Angelina Jolie гэдэг нь арай илүү сонсголонтой байгаа тийм ээ. За харин нөгөө нэг сэтгэлээр унснаас хойш 2 жилийн дараа Анжелина кино урлагтаа иргэн ирж байгаа. За завсарласан энэ хугацаанд тэрээр хит хитэн клипэн тоглоод бас найзуудынхаа богино хэмжээний кинонд бас ганц 2 тоглолцсон. Уг нь хизээж тоглохгүй гэж хэлсэн шүү дээ. Гэтэ чинь мөнгө байхгүй. Ажил хийхгүй бол мөнгөгүй шүү дээ. Тэг хоол олж идэхин тулд ийм жижиг сажиг юм хийсэн болов уу гэж хардж байгаа юм би. За 1995 онд Hackers гэдэг нэртэй кино тоглоод тэндээ харин овоо амжилттай тоглолцсон. Кинон бүтлгүүцсэн ч гэсэн Анжиг харин хүмүүс олж харж байгаа. Ийм бүсгүй байдаг юм биш үү. За харин энэний дараа тоглосон төслүүд нь юу нь бол гай байггүй. Дандаа л
ер нь муу төслүүд байсан байна. Харин түүний үзэсгэлэн гог шагшин магтж эхэлсэн байна. Улам үзэсгэлэнтэй болоод байгаа шүү дээ. Тий. Хөөш энэ чи юу охин гараад ирвэ? Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Джон Войт охин гэж юм гэл тий. За Hackers гэдэг энэ кинонд хамтран тоглосон Johnny Lee Miller гэдэг хүнтэй их дотн болсон гэнэ. Тэгээ 1996 онд энэ хоёр хормоо хийсэн баг. 21 настай та. Гэтэ энэ хормонд цомхон хитгэн зочин ирсэн. Хитгэн гэж хоёрхан л хүн ирсэн юм. Энэ Анжелинагийн ээж нь тэгээ тэр хиний нөхрийнх нь найз нь. За энэ хормын цагаан дашин зү байгаагүй. За харин хар цагаан өмд. Биш хар өмд цамц. За тэгээд цамцсан дээрээ Jolie өөрийнхөө цусаар хайртай залуугийнхаа нэрийг бичсэн байсан. Яа, яста нэг. За бас хормын бүгж байгаагүй. За харин хуруугаа цоолоод хурундаа юм бүгж зүүдэг юм л та пирс хийгээд. За. Ингээд энүүгээр цусан тангараг тавьж байгаа. Үүр тамт байна гэдэг. За хэдий цуснуужаа гаргаад ингээд тангараг үйлдсэн ч гэсэн энэ хоёрын гэрэлт нэг их удаагүй юм. Нөхөр нь Британд гаралтай Англид амьдардаг байсан бол Jolie ч Лос Анжелест амьдарч байгаа. Ингээд ийм холын харилцаа бол мэдээж удахгүй шүү дээ. Энэ 2 жилийн дараа дахиад салсан баг. За энэ салдаас хойш түүний сэтгэл зүйн асуудалтай бүр маш хүндэрсэн. Сэтгэл гутралд ороод жүжиглэхээ болиё гэж бодсон. Тэгээд нөгөө болж бүтэхгүй юмудаа хэрэгэлсээр баг. Донтцсон. Гэтэ арайч бүр тэрэнд ингээ уусаад алга болчихгүй юм байна. Ажил амьдралаа хайчаагүй. Харин төд удалгүй нэг ухаарл байдаг шүү дээ. Тэгж ухаарад за ер нь карьертаа анхаарлаа хандуулъя. Би чи энүүгээр л амьдрна. Би чи энд дуртай шүү дээ гэж бодсон юм болов уу гэж бодож байгаа. Ингээд ажилдаа анхаарлаа төвлөрүүлж эхэлж байгаа. Олон бүтлгүү төсөлд оролцсон шүү дээ. Ер нь л амжилттай төсөл байгаагүй тийм. За ингээд ер нь юунд асуудал байгаа юм бэ гэж дүгнж эхэлсэн байна. Кино болгон дээрээ л тийм нэг секси төрхөө харуулдаг. Тийм нэг ерөөс нэг жүжиглэхээс илүү хүмүүс энэ ямар сайхан бүсгүй вэ гэж харагдах тийм нөхцөл байдалтай байсан байхгүй. Тэгмээ ер нь тэрийгэ болиё. За тэгээд оролцох төслүүд дээрээ ч гэсэн анхаарай. Гэт ер нь тийм секси тийм юмудаа оролцохгүйгээр шийдсэн байна. За харин тэрний ч үр дүн гараад дараа нь манай хүн чинь George Wallace гэдэг нэртэй ийм телевизэн сериал байхгүй. Гэхдээ юу л дээ Limited нэг л улирал явдаг. Тэрэнд Cornelia Wallace гэдэг дүрд тоглолцсон. Тэр нь болохоор ийм улс төрчийн эхнэрийн дүр байхгүй. Тэгсэн чинь тэр дүрээрээ алтан мөрцөг авчихдээ. За одоо биш үү те Холливуд түүнийг таньж эхэлж байгаа. Нөгөө нэг секси нөгөө сайхан бүсгүй чинь ингэж үжиглдэг юм биш тараа гэдэг. Тэгэд ерөөсөө энэ Wallace ямар Wallace гэчлээс энэ дүрээр Cornelia Wallace те энэ дүрээрээ Jolie ч ерөөсөө би жүжигчин хүн шүү. Би зүгээр ингээд кинон дээр ингээд гоё сайхан харуулад идэх хүн биш шүү гэдгээ бүр баталж харуулж байгаа байхгүй. Дараагийн дүр нь бүр гоё. Jolie маш том эр зориг гаргаж байгаа. Тэр Cornelia Wallace-ийн дүрийг харсан студиуд манай хүнийг баг булаацалтж байгаа байхгүй. Өөрөөх төсөлд оролцоолох Ур чадварыг харсан тийм. Тэрний нэг нь HBO байсан байхгүй. HBO ч нөгөө энэ оригинал тийм контент бүтээхээр их алдартай шүү дээ тийм. Тэнгүүд өөрсдийнхөө бүтээгч байгаа тэр нэг Gia Carnegie гэдэг нэртэй хиний загвар өмсгчийн амьдралаар сэтгүүлж хийсэн тийм кино хийчихсэн байхгүй. Тэрэндээ Jolie-г харсан чамайг тоглоулна. Тэгсэн чинь манай хүн татгалцчихдаг. Энэ дахиад нөгөөгөө үзэсгэлэн гээл харуулсан дүр байна гэж үзээд үү? Үгүй. Яа тэгэхээр энэ нэг юм биш та тийм. Gia Carnegie гэж санагдав. Carnegie гэдэг энэ дүр нь өөрийнх нь амьдралтай их төстэй байхгүй. Сэтгэл гутрал. Тэгээд нөгөө нэг янз бүрийн бодис гэдэг ийм юмнууд нь бүр яг адилхан учраас нэг хин Роберт Дауни Жуниор юу айдаг штэ. Тийм. Энэ дүр тоглоод би буцчвал яах вэ гэдэг. Манай хүн яг тэгж айсан байхгүй. Гэхдээ эр зориг гаргаад энэ дүрдээ тоглохоор шийдсэн байна. За дүрдээ бэлдэж загвар өмсгчийн гэр бүл хамаатан садан юу гэдгийг найз нөхд тэд нартай бүгднтэй нь уулздаг. За тэгээд тэр Gia-гийн өдрийн тэмдэглэлийг нэгэнгүү судалсан. Энэ дүрдээ харин нөгөө нэг Strasberg гэдэг нэг багш шүү дээ. Тэр багшийнхаа заасан тэр арга барилаар жүжиглсэн гэж байна. Тэр нь гол арга барил нь юу гэхээр чи хэдий зураг авалтанд орж байгаа ч гэсэн зураг авалтаас бусад газруудад яг тэр дүрдээ бай. Тэгж чадах юм бол чи дүрээ маш сайн гаргаж чадна гэдэг ийм зөвлөгөө байхгүй. Яг тэрүүгээрээ тоглосон гэж. За дүрдээ бэлтэж явахдаа гав ганцаараа байдаг. Тэр Gia гэдэг нь ганцаардмал хүн байсан юм шүү. Тэгээ бүр гэрийнхэн тэгэж холбоо барихгүй. Зүгээр л ганцаараа байж хал зураг авалтанд орохдоо очичвал
Тэгэл ингээд мэйждэг. Дүрээрээ бүр амьдарч байгаа юм байна те. Тийм. За тэгээ сүүлийн хэсэгтэрээ жинхнээс өвсөн хосуулаад зурганд орсон. За ингэж лаг бэлдсэн хүн мэдээж амжилтанд хүрэхгүй яах вэ? 2 дахь жилээ дараалаад алтан бөмбөрцөг хүртэж байгаа. Монлог байгаа юм. За магадгүй дүрээ сайн гаргасан өөртөө нэг төстэй байсан учраас бас сайн гаргасан ч гэж мэддэг юм. Ойрхон байсан баг те. Тий. Гол нь сэтгэл зүйн байдал нь дахиад давтагдсан уу? Маш их ядарсан. Тэнгүүд асуудал гарах гэж байна гэж мэдээд манай хүн шууд завсарлах авцсан баг. За энэ хугацаанд зүгээр суугаагүй. Нью-Йорк руу яваад найруулагч кино зохиолчийн сургалтанд суусан баг. Энэ сүүлд нь маш хэрэг болдог. Манай хүн чинь бас 2-3 бүтээлтэй баг шүү. Найруулагч. Найруулсан, продюсерлсан тий. За харин нэг төр завсарлага авчаад байжсэн чинь манай хүний нэр хүнд кино нээлттэй хийгээд огцом өсдөг байхгүй. Тэгэл баахан шагналууд аваал, сайг шагнал аваал. Эмид нэр дэвшээл тэгсэн чинь уран зориг орсон гинэ. За ер нь ингээ юу вэ? Тэгэд бас жоохон амарсан байгаа шүү дээ. За ер нь цаашдаа ирч хүчтэй ажиллах хэрэгтэй байна гэд цаашаа ажиллаж байгаа. Дараа жил нь Pushing Tin гэдэг кинонд John Cusack, Kate Blanchett, Billy Bob Thornton гэх хүмүүстэй хамтран тоглосон баг. За энэ киноны талаар ярихгүй яагаад гэвэл нэг гавайгүй кино. Яагаад энийг киног яагаад ярьчих вэхээр Billy Bob Thornton гэдэг нэртэй хүнтэй танилцж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ хоёр дүрээстэй маш мундаг гаргаадсэн гинэ. Яг л жинхэнэ хосууд ихнэр нөхөр шиг бүр үнэхээр гоё жүжиглээд исэн чинь бие биендээ татагтаад исэн гинэ. Тэрийг нэг кино багийнхаа мэдхгүй манай хоёроос алж ин даа гэж бодоодсэн чинь нөгөө хоёр чинь жинхэнэ нөгөө нэг амьдралынхаа ямиг кинонд зураг авалтан дээр гаргаадсэн юм. Billy Bob Thornton гэж энэ хүн уг нь өөрөө жүжигчин бүсгүйтэй сүй тавьсан байсан ч гэсэн Анжелиныг хараад шууд дурлаад нөгөө бүсгүй хаяад манай хүнтэй сүлд гэр бүл болдог. Манай найз байдаг. Энэ Billy Bob айгуу дургу. Манай найз нэг Анжелинагийн фэн байхгүй. Тэгээд энэ ста тэнийг очих. Ирэхтэй юм шүү манай найз гэж. Харамсмаар л харагдчих чинь угаасаа. За харин блог хиний box office-ийн хамгийн анхны амжилттай кинонд яг энэ жилд гарч байгаа. The Bone Collector гэдэг нэртэй. Denzel Washingtonтай хамт тоглодог. За энэ хэдийн Seven-тэй адилхан тэрнээс баг хуваалцсан гэж ярьдаг ч гэсэн хамгийн анхны box office-ийн амжилттай болсон төсөл нь болж байгаа. 150 сая долларын орлого олсон гэдэг. За дараа жил нь манай хүн жүжигчнийхээ хувьд хамгийн өндөр амжилтыг үзүүлэх болно. Энэ киноны нэрийг Girl Interrupted гэж нэрлэдэг. За хоёлаа эвддэг танилцуулъя. За дараагийн хамтран ажиллагчаар манай өдөр бүр шинэ үрээтэй Түлийн шоу манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлийн шоугээс одоо бидэнд одоо өдөр болгон шинээр нь уралсан хамгийн тансаг амтыг мэдрүүлэх бас маш гоё олон төрлийн кек, fresh creamтэй кекнүүдэд танилцуулж байна. Тэгэхээр fresh creamтэй кек гэхээр яг ямар юм бэ гэхээр одоо төрөл бүрийн шинэхэн жимсээр чимгэлсэн цэвэр шинэхэн сүн кремтэй зөөлөн чиглэг кекстэй бялог бид одоо fresh cream кек гэдэг. За тэгээд одоо мэдээж өнгө зүс загвар амт дээр хосолсон байдлаа одоо Түлийн шүүтэй юу ярих вэ? Тэгээд Түлийн шүүгийн бүх салбараар энэ одоо зөөлөн сүн кремтэй кек маань өдөр бүр шинээр хийгээд хэрэглэгч таны гарт шинэхнэр нь хүргэж байгаа. Тэгээ бялгооны орц найрлага чанар хамт чимгэллийн чанар сүн кремтэй бялгооны гол үн цэнийг илтгэдэг. Тэгэхээр цэвэр сүн крем. Энд бол ерөөс ямар ч хиймэл амт оруулагч агуулаагүй. Тэгээ зөөлөн чиглэг кекстэй. За ер нь амт бүтэц хоёрын маш сайхан төгс зохицол гэж хэлж болно. Тэгээ шинэхэн жимснүүд улирлын онцлогт тохирсон өнгөлөг шимт хичээлтэй чимээллүүдтэй. Тэгээд өдөр болгоно Түлийн шүүгийн бүх салбарт хөдөлтаалагдж байгаа. Тэгээд Түлийн шүүг манайх одоо ан тухгамж айл салбараас нь хөдөлтөд авах боломжтой. Дээрээс нь нэмж хэлэхэд яг энэ сүн кремтэй бялуу маш эмзэг одоо бусад тортууд бол эмзэг байдаг учраас бүр юм жоохон юм халуун температуртай газар удаан байлгах юм бол хэлбэрийг нь алдагдаад хайлаад ч юм уу ер нь онцгүй болчдөг. Яг гоёороо биш болчдөг учраас та хөрөгчөнд тодорхой хугацаанд хөргөж байгаа хэрэглээрээ эсвэл одоо нэг кулер баг ч юм уу ашиглахгүй бол жоохон онцгүй болоод идэх шүү бусад байлгыг бодвол. За тэгээд Түлийн шүүдэд баярлалаа. Бусад бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн дандаа сэтгэл татчихийдэг шүү. Орд ягаад гэлээ. Орд ягаад ирэхгүй байх гэдэг шүү. За баярлалаа. За баярлалаа. За Girl Interrupted гэдэг энэ кинон сэтгэл зүйн драм төрлийн кино юм. За энэ кинонд Winona Ryder-тай хамт тоглодог. За зохиолч Сюзанна Кайсен гэж хүний дурсамжаас сэтгэлж хийж байгаа энэ кино. Энэ киног Winona Ryder бүр багасаа тоглох хүсэлтэй байсан гинэ. Энэ зохиолоор хэрэг кино хийгдчих юм бол би тэр нь тоглоно гэдэг ийм хүлээлттэй байсан юм л да.
Тэгсэн чинь кино хийх эрхийг эзэмшижсэн студ нь энэ төслийг эхлүүлж өгөхгүй бүр 7 жил та уйдсан гэнэ. Санхүүжүүлэхгүй. Тэгсэн чинь бас учиртай юм байлээ л тэ кино зохиол болох гэж нэлээд ажил болсон. Маш том кино болно гэж хүлээлттэй байсан юм байна. За энэ Вайнана тэднийг шавтуулсаар өөрөө төсөлд бараг продюсераар оролцож төслийг цааш нь явуулж байгаа юм байна. За гол дүрд нь өөрөө тоглосон бол харин туслах дүрдээ Анжиг сонгосон. За Лиса Роу гэдэг нэртэй энэ дүр нь галзуу, тийм бүдүүлэг дүү, тийм харизм өндөртэй хүний дүр байхгүй юу? Хин хүн тоглож чадхааргүй. За хэд хэдэн хүн сонгон шалгаруулсан боловч тохирохон олтоогүй. Тэгсэн чинь сүүлд найруулагч нь Анжитай уулзч үзэл ерөөсө сандал дээр суугаад манай Лиса энэ байна гэж бодсон баг. Тэр байгаа байдал нөгөө дүртэй нүр яг адилхан байсан. Тэгээд бүр ингээд олзуурхаад би ямар азтай юм бэ энэ охинтой уулзчихдаг гэд. Тэг манай хүнийг тоглуулж байгаа. За ингээд өөртөө адилхан болоод ч тэрүү дүрээс тултлан гаргасан. Ингээд энэ дүрээрээ 3 дахь жилдээ дарааллаад алтан бөмбөрцөг хүртэж байгаа юм. За мөн дээрээс нь анх удаа Оскарын шагналыг шилдэг туслах дүрээр хүртэж байгаа юм. Оо энэ дүрээр үү бас. Энэ дүрээрээ Оскар авсан шүү дээ. За ингээд Оскар авсан 3 жил алтан бөмбөрцөг дараалаад хүртсэн SAG Awards-тай ингэж бүр зүгээр нэг сайхан хүүхэн биш ээ. Энэ хүн чинь мундаг жүжигчин байхгүй юу гэдгээ ингэж харуулж байгаа юм. За мөн 2009 онд Changeling гэдэг киногоор шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшээд за харин 2014 онд Хүмүүнлэгийн үйлд оруулсан хувь нэмрээ үнэлүүлээд хүндэтгэлийн Оскарыг бас авч байгаа юм. Гайхалтай. За юу болоод нөгөө нэг сахилахгүй охин чинь хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулаад тэрүүгээрээ хүндэтгэлийн Оскар авчдаг үлээ. За тэгвэл манай жүжигчин маань 2001 онд Tomb Raider киноны зураг авалтаараа Камбож улсад очсон гин. Тэгсэн чинь дайны хөрөлд нэрвэгдсэн тэр улсыг хараад түүний нүд нэгдсэн гэдэг. Дэлхий гэдэг чинь миний амьдраад байгаа тэр жижигхэн газар биш юм байна. Энэ дэлхий дээр аюул гамшигт өртсөн өчнөн газар байдаг юм гэдгийг анх нүдэрээ үзээд ойлгосон баг. Зураг авалтаа дуусаад гэртээ ирээд шууд л Нүүбийн дөрвөстийн асуудал эрхэлсэн дээд комиссар руу залгаад энэ дэлхий дээрх асуудал нь хүндэрсэн хэцүү байгаа орон нутгийн мэдээллийг өгөхийг хүссэн баг. Тэгсэн чинь тэдэн ч гэсэн мэдээллийг гаргаж өгсөн. Гэтэ мэдээлэл авсан ч гэсэн тэр чинь хитэн цаас л өгч байгаа шүү дээ. Ийм газар ийм асуудалтай байгаа. Тэнгүүт энэ мэдээлэл дутуу байсан байхгүй. Манай хүн тэнгүүт өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан гэд явсан баг. Түүний очисон ихний газар бол Сьерра Леон болон Танзани. Эдгээр орнуудад 18 өдөр болохдоо анх очиод юу харж байгаадаа итгэж чадаагүй. Нөхцөл байдал өөрийн төсөөснөөс нь хамаагүй дор байсан. Бүр шоконд орсон гэж. Ийм газар дэлхий дээр байдаг юм уу гэж. Бид дэлхий дээр ингэж амьдарч болохгүй. Хүн болгон энэ байдлыг залруулахын тулд ямар нэгэн зүйл хийж гар бие оролцох хэрэгтэй гэж тэрээр бодсон баг. За дараа дахиад Камбож явсан. За тэндээ Пакистаны дөрвөстэй уулзаад за Нүүбийн дөрвөсний асуудал эрхсэн дэд комиссар гэсэн шүү дээ. Энд $1 сая хандив өргөсөн баг. Энэ нь тухайн үедээ нэг хүнээс авч байгаа, нэг хүнээс авч байгаа шүү. Хамгийн их хандив болж исэн юм байна. Яг байгууллагууд бол их өгч байгаа. Хувь хүн 1 сая өгнө гэдэг бол маш их тоо шүү дээ. Одоо энэ тоо эвдэгцэн хэсгийг мэдэхгүй байна. Гэтэ манай хүний нөлөөгөөр ер нь маш олон хүн ишээ хандив өгдөг болсон болов уу гэдэгт бол эргэлзэх юмгүй. Яг үнэ. Нөлөөлөл юм шүү дээ, тий. За ингээд 2001 онд манай хүнийг дээрх байгууллагын элч төлөөлөгчөөр зарласан баг. 2001 онд. Энэ ажлынхаа хүрээнд, энэ элч төлөөлөгчийн ажлынхаа хүрээнд Анжи эх 10 жилд нь 40 гаруй ажиллагаанд 30 гаруй улс руу аялсан. Тэ айлчилсан гэж хэлэх нь зөв юм болов тийм үү? Нэрээ. Эдгээр газруудаа өөрөө сонгодог гэж хаашаа явах вэ? Түүний очих хүсэлтэй газрууд нь аль болох олон нийт мэдэхгүй байгаа. Мэдээлэл хэрэгслээр тэр болон гарахгүй байгаа. За хүн мартсан тийм газруудад очиж за олонний анхаарлыг төвд оруулаад хандив тусламж үзүүлээд тэгээд тэднийг төвлөрүүлэх ийм зорилготойгоор тийш очдог. Би тийш явж ингээл рекламадад байхгүй нь шүү дээ. Хинч очихгүй, хинч анзаарахгүй тэр газруудад очиж тэгээд өөрөөр дамжуулаад олон нийтэд ингэж анхаарлын төвд нь оруулдаг байна. За мөн дайны бүс нутгуудаар ч очдог. Яг дайн болж байгаа газар очино гэдэг бол ер нь баргийн хүнээс гарахааргүй зориг. Судан, Сир, Ирак, Афганистанд очижсэн. За тэгсэн чинь Афганистанд багт нь яг өөрийнх нь байж байгаа үед нь тусламжийн ажлаар очисон 3 хүн дайны зүйл асуулаад амь өргөдөж байгаа.
энэ гурийн оронд Анжи байх боломжтой байсан байна. Бүрэн боломжтой байхгүй. Тийм. За эдгээр айлчлалуудаараа энгийн иргэдээс гадна цэргийнхэнтэй ч уулздаг. Одоо энхийг сахиулагчтай уулздаг. За ингээд 2004 онд тэрээр нисгчийн сургууль сууж эхэлсэн гэнэ. Дэлхийд даяар хүмүүлийн үйлсээ хүргэх зорилгоор энэ сургуультанд сууж байгаа нь энэ гинэ. Болохгүй бол өөрөө онгоцч болоод хоол хүнс хангамж авч нисэх гэдэг шүү дээ нүү. Дотор нь тийм бодол яваад. Мэдээж та авч нисэн гэж юу ах вэ? Гэхдээ л юмыг яаж мэдэх үү гэдэг хандлага байна. Дургуун хүрээд тэгэл онгоцсон чинь юу вэ? Дараа нь хэдэн онгоц авдаг байх? 2 ч онгоц авдаг л юм уу. Тэгэд болохгүй бол онгоцсондоо юм ачаад нисчих боломжтой болсон гэсэн. За 2012 онд Нүүбэс түүний зэрэг цолыг нэмээд онцгой бие төлөөлөгч гэдэг одоо цол гэх юм уу өгсөн байна. За энэ цолыг анх удаа авч байгаа хүн энэ юм байл. Өөр хүнд ийм цол байхгүй. За яадаг учиртай эдвэ гэвэл дөрвөстийн асуудал хүндэрсэн газруудад Нүүбийн нэрийн өмнөөс дипломат төвшний яриа хэлцээ хийх эрхтэй ийм одоо онцгой одоо албан тушаалтан болж байгаа гэсэн үг. За. Маш том хариуцлага тийм ээ. Тийм байна. Анх удаа өгч нэг чинь энэ хүн тэр хэмжээнд сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байсан учраас эрхийг өгсөн ба шүү дээ. Тийм байна. Амар гоё юм би. Тэ бас чухал ажил тийм ээ. Тийм. Одоо NG-ийн ямар нэгэн санал санаачлагаар ч юм уу яриа хэлцээрэр тэр дөрвөсийн асуудал яаж чиргэж мэдхээр ийм болж байгаа байхгүй. Тэгэхээр их хариуцлагатай гэсэн. Сэтгэл даасан юм байна шүү дээ. Тийм. За энэ цол гуншингийнхаа ажлынхаа хүрээнд тэрээр дэлхийн өнцөг болон бүрт дөрвөсийн асуудал өндөрсөн газар бүрт очиж айлчлаад Нүүбийн нэрийн өмнөөс яриа хэлцэл хийж байгаа. 20 гаруй айлчлал хийсэн. Бүр маш их ажил хийсэн гэсэн. Хажуугаар нэг жүжигчний ажиллаа өөр босод би доор дуртахын өөр хүмүүсийн ажлууд ингэ хийгээл авах байхгүй. За харин 2022 онд энэ албан тушаалаасаа буугаад би ер нь одоо ингээд аялахаасаа илүү энэ эрхэн хөндөгдсөн одоо энэ дөрвөстийг өмгөөлж хамгаалах ажилд гол анхаарлаа хандуулах зүйтэй юм байна гэд энэ албан тушаалаа өгсөн байгаа шүү. За ингэдээс би ингэж хараад байгаа. Зүгээр нэг поп род яваад байдаг хүн биш байгаа. Камбожд очсон эхний айлчлал шүү дээ. Тэр бүр яг зүрхэнд нь нэг юм сэлцсэн юм шүү. Нэг сэтгэл готралтай янз бүрийн болж бүтэхгүй юм хийгээлээс нөгөө охин биш үү? Тэр чинь Камбожд очоод шинэ хүн болоод мэдлэлсэн баг. Магадгүй бүр ингээ өөрөөс нь хэдэн мянга дахин илүү зовлон бас байштай гэдгийг анх удаа харсан баг. Тийм. Өөрийгөө би ямар өчүүх юм бэ гэдгийг олж харж байгаа байхгүй тийм. Тэгээд тэр чинь сэтгэл готролд орол амиа орлохгүй бол өчүүхэн зовлон байсан байж тээ гэдгийг одоо ойлгож байгаа. Энэ Камбож аяг өндөр сэтгэл төрүүлсэн байж магадгүй тэр сүүлд үрчилж авсан хүмүүс донд нь Камбожоос үрчилсэн хүмүүс байдаг тий. Тийм. Энэ Камбожийн айлчлаараа зөвхөн энэс гадна манай хүн чинь эхний хүүхдээ үрчилж авч байгаа юм. 2002 онд Камбож төрсэн. 2002 онд шүү. Камбож төрсөн 7 сар болж байгаа нэг хүүг үрчилж авч байгаа. Маркс гэдэг нэр өгсөн. За өргөж авах ажиллагаа маш удаан болсон гэнэ. Энэ чинь юу лээ? Бараг 5-6 сар үргэлжилдэг баг. За энэ тентхийн хуулийн асуудал ер нь байдлыг хөндрүүлж хийсэн. За мөн Анжелинатай хамтарч ажиллаж байсан Камбожийн иргэн гэдэг хөлөөд бас нэг лөөр хийсэн хэрэг мэрэг илрээд тэгээд бас нэг жоохон асуудал гарч ирдэг юм аа. За Maddox-ыг өргөж аваад би шинэ хүн болсон гэж өөрөө хэлдэг. Нэг өөрийгөө гэмтэх хандлагатай, гаж сонин зуршилтай тэр хүн байхаа болсон. Би өөрөө энэ хүүхдээ өргөж аваад бирс өөрийгөө гэмтэх тийм бодол ор тас алга болсон гэж ярьдаг юм бэл. Тэгэхээр Камбож гэдэг болсон. Яг чиний дээр дурдсан шиг түүний хувьд маш их чухал нөлөө үзүүлснээс гадна маш их дотн газар болж авирч байгаа. Тиймдээч тэрээр энэ улсын давхар яргэншилтэй юм. Тийм биш үү. 2004 онд Камбожийн ерхий сайд өөрийн улсад хийсэн хүмүүлийн ажлыг үнэлээд за мөн Камбож гаралтай хүүхэд өргөж авсныг нь бодолцоод Анжелина Жолид өөрийн улсын иргэн болох саналыг тавьдаг. За энэ үйл явц нь 2005 онд хэрэгжээд Анжелина Жоли Камбожийн иргэншил авч байгаа юм. Энд чинь бас нэг хуулийн асуудал гараад асуудал юу хойшлогдоод гисэн чинь хаана гарч ирсэн ээ? Өө Жолид өглөө яах вэ гэд өгчдөг юм. За хүүгээ өргөж аваад төрсэн газар нь буюу Камбожд байгалийн үндэсний паркийн хажууд нь 39 га газар бүхий байшин худалдаж авч байгаа. Мэдээж хүүгээ төрсэн газартаа ойр байлгая гэдэг шалтгаанаар. Тэгсэн чинь нөгөө байгалийн үндэсний парк нь хулгайн анчид. За хордон шавж ургамлаар дүүрсэн ерөөсөө юм бараг сүрх гэж байгаа юм газар байсан. Тэнгүүд нөгөө нэг Жолич яаж зүгээр ах вэ? Үлдсэн 60,000 га газрын бүгдийг нь аваад
За авсан юм уу яасан ямар ч байсан өөрийн болгоод тэгээд нөгөө байгалийн чинь сэргийгээд эхэлсэн. Тэгээд энэнийг бүрийн төсөл болгож хэрэгжүүлээд санхүүжилт татаад энэ дээр биш үү Marex Jolie гэж төсөл гэж нэрлээд тэр газрыг ингэ сэргийж байгаа. За энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд бүр Аз заяар үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд Marex Jolie Pete гэдэг санг байгуулж байгаа. Нэг нөхөр Pete-тэй танилцсан байна шүү дээ. Mr. and Mrs. Smith гэдэг кинонд дээр танилцаад за хоёулаа энэ талаар нэг ярихгүй өмнө дурдсан юм чи тийм ээ. За энэ сангийн үйл ажиллагааны хүрээнд тэрээр байгаль хамгаалагч Jeffrey Sachs гэдэг хүнтэй хамтраад олон ажил хийж байгаа. Байгаль хамгаалах тухай нэвтрүүлэг хийгээд за тэгээд тухайн нөхцөл байдлыг олонд таниулах ажлыг зөндөө хийсэн. Энд чинь хүмүүст синхруулах гэдэг. За зөвхөн Азад гэлтгүй Африк тивд ч гэсэн одоо байгалийн үндэсний паркийг сэргээх за хамгаалах үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа. 2007 онд Кен улсад 6,000 тариаланч 72 ажилчин бүхий Millennium Village гэдэг нэртэй паркийг байгуулж байгаа. Энэ ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүсийн зарим нь хуучин хууль бус анчид байсан. За мөн цэргийхэн бас байсан. За тэгээд энэ санд ажилд орсноор тухайн хүмүүсийн амьдралын хэв маяг нь өөрчлөгдөд нөгөө нэг хулгайн ан хийгээд исэн хүмүүс чинь байгалийн хамгааснараа цалин авдаг болж байгаа. Ингээд бүр эрэг юм маш ингэ түгээж байгаа юм тийм. За энэ газар нь сургуультай, замтай, бүр сүүний фермтэй. Эндийг бүгдийн Анжелина санхүүжүүлж байгааг боддоо. Энэ зүгээр тэр бүс нутгийн амьдралыг сэргээгээд тавьчихж байгаа юм тийм. Камбож тэр байгаль үзэсгэлэн газар. Одоо дараа нь Кенд гэлстэй. Юу болоод байгаа юм бэ? Хэр багийн хүн хийхгүй юм хийж байгаа. За дараагийн хүүхдээ Jolie маань Намиб улсаас өргөө авч. За тэр газараа нөгөө MJP гэж сан байсан шүү дээ. Тэр чигээ Shiloh Jolie Pete сан байгуулад. За Nankuсе гэдэг дархан цаацтай газрыг хамгаалтанд авсан. За тэнд зэрлэг амьтд болон байгалыг хамгаалахын зэрэгцээ за мөн тухайн бус нутагта эмнэлэг сургууль барьсан гэж байгаа. Бүгдийн өөрийнхөө санхүүжилтээр. За тэгэхээр энэ хүн зөвхөн Оскарын хүндэтгэлийн шагналаас гадна ер нь Нобелийн шагнал өгчүүл нэг буруудад ахааргүй ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл эдгээр үйл ажиллагаа үүгээр зогсоогүй гэнэ. Дэлхийд даяар эрхэн зөрчигдөж байгаа хүүхдүүд за мөн цагаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах. За тэдний боловсролын төлөө маш их ажил хийдэг. Улс төрчдийг ч гэсэн эндээ лоббидж тэд нэр ингэ зөв шийдвэр өөртөө ашигтай шийдвэрийг гаргуулдаг. Тэдгээр хүүхдүүдийн төлөө шүү дээ тийм. За тэгээд тэднийг хамгаалдаг. За боловсролын салбарт бол дэлхийд даяар явагдаж байгаа энэ үйл явдал. Боловсрол дутагдж байгаа газар бүрт сургууль барьж үйл ажиллагааг нь хэвэн явуулахад анхаардаг. За Amnesty International гэдэг байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах юм ном зөвлөмжлөлөө гаргадаг байхгүй. Тийм. Энийг Jolie бас нэг одоо хүний эрхийн хуульчид хамтарч бичсэн гэж. За Amnesty маш их хоолойг уншсан би бас. Jolie-ийнхоо бичсэн юм уншижээ гэж. Тийм байна тий. За гэтэл зөвхөн хүүхдийн эрхийг хамгаалахаар түүний одоо үйл ажиллагаа зогсоогүй. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай, эрхэн зөрчигдөж байгаа хүн бүр туслахаар Jolie Legal Fellowship гэдэг нэртэй Jolie-гийн хуулийн түншлэл гэх юм уу ийм байгууллагыг байгуулсан байна. Энэ байгууллагаараа дамжуулаад хүнд байгаа улс орнууд одоо хуульчдыг санхүүжүүл цалинжуулдаг. Тэр нэг хуульч авч чадахгүй байгаа хүмүүст тэднийг одоо хуульч гаргаж өгдөг. Ийм одоо тэдний эрхийг хамгаалах ийм үйл ажиллагаа явуулаад байгаа байхгүй. Хуульчгүй болтгүй хүн өөрийгөө эрхийг хамгаалж чадахгүй шүү дээ. Тэнгүүд тэр боломжийг гаргаж өгч байгаа байхгүй. За бас одоо дайнд болж байгаа газруудад дүүрнэж байгаа хүчирхийллийн эсрэг дууга маш их одоо чанга хурцаар өргөдөг. 2002 онд Орос Украин руу халтан давталснаас 1 сарын дараа Ватиканы хүүхдийн эмнэлэг дэмжлүүлж ирсэн Украин хүүхдүүдтэй очиж уулзсан. Тэднийг иргэсэн баг. Эндээ тэрээр дайныг хурдан дуусаасаа гэж би залбирч байна. Залбирхаас өөр энэ зовлон шаналлыг дуусгах арга алга. Хүүхдүүд энэ бүхний золиосыг төлж, зовж чаналж, за биеийн болон сэтгэлийн шарах авч байгааг харах үнэхээр сэтгэл өвдөн байна гэж хэлсэн. Дараа нь бас Украинд очиж тэр эмнэлэг дээр хүүхдүүдийг иргэдэг. Тэр бичлэгнүүдтэй амар яг тэр дайны үе. За 2023 онд Газын зурваст явуулж байгаа Израилийн үйл ажиллагааг эрс буруу шаагаад бас хүчтэй шүүмжилсэн. За үүнийг зүгээр хараад сууж байгаа энэ ажиллагааныхын эсрэг үг хэлэхгүй байгаа дэлхийн удирдагчдыг буруутгаад энэ одоо босрогм зүйлээ одоо зогсоо. Галаа нэн даруй зогсоо гэж шаардлага хүргэлсэн байна. Хүргүүлж байгаа. Instagram дээр бичдэг болоод. Гэхдээ эн чинь
Жовлигийн Instagram дээр бичсэн юм бол ер нь дэлхийд даяараа л таарна гэсэн үг. Тэдний сонорт хүрнэ гэсэн үг. За түүний одоо хийдэг эдгээр үйл ажиллагаануудыг дэлхийд даяар хүний эрхийн байгууллагууд үнэлээд маш олон шагналыг өгсөн. Эсвэл бүр Нобелоос бусад бүгдийг л өгсөн дөө. Хоёулаа дуртах юм бол цаг хүрэхгүй 20 гаруй шагнал байна. Гэхдээ одоо Жовли маань энэ бүхнийг шагналын төлөө хийгээгүй шүү дээ тийм. Одоо түүнд одоо алдар нэр одоо мөнгө төгрөг гэр бүл ад жаргалтай байх бүхэл зүйл нь 6 сарын хүүхдүүд нь тийм. Тэнгүүд эн чинь тийм их юм байгаад чинь алдар нэрийн төлөө энийг хийн гэд хийж байгаа гэж бодвол утгагүй байхгүй. Жовли энийг бүр яг л бүр чин сэтгэлээсээ хийж байгаа байхгүй. Тэрийг бодохоор бүр ингээд бүр биширмэр. Бүр хүндлэхээс аргагүй. За гаднаа үзэсгэлэн гот. Доторх нь бас юм сахиусан тэнгэрч хүн байна гэж яаж мэдэх вүлээ тийм. За хийсэн оролцсон бүх зүйл нь хүнд хүрээд тэр нь амжилтанд хүрч байгаа. Жүжигчин болоод Холливуудын хамгийн өндөр орлоготой жүжигчин болсон. 20 сая гаргаж л авна шүү дээ. За дэлхийн их тавины төлөө тэмцээд ийм амжилт гаргасан байна. Тэгээ цаашдаа юу хийх юм мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн энэ үйл ажиллагааг бол зогсоохгүй болоо гэж бодож байна. Тийм биз? Эерэг нөлөөллийг өгсөөр байгаа тийм. Энэ жүжигчин маань дэлхийд даяар хэдэн зуун сая фэнтэй. Ер нь бол гоо зөвслөнгээс гадна жүжиглэлт тэгээд ийм сайхан үйл ажиллагаа явуулдагаас нь болоод хүмүүс фэн болдог баг. За хаяа хүүтэн хүндий мөсөн хатан шиг харагддаг ч гэсэн түүний дотор ингээд бусдын төлөө их дэлхийхээ төлөө гэсэн ийм зүрх цохилдог баг. За харин фэнүүдийн санааг зовоос нэг асуудал гарч ирээд нэлээд шууган болдог. Энэ үевэл болж идэг. Эрүүл мэндийн төлөө янз бүрийн өвчнөдтэй байна. Янз бүрийн асуудалтай байна гэл зөндөл юмнууд болдог тийм. Гэхдээ хоёлаа юу яахгүй түүний өвчний сториг ярихгүй. Гэхдээ ер нь бол өвчний асуудалтай байсныг бол байсан. Би нэг маш том сургамж болохоор жишээ болохоор нэг зүйлийг хэлээд хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөө. За энэ болохоор 2013 онд Анжелина хөхний хавдар тусах магадлал 87% таа гэсэн аимшигт мэдээг сонссон байна. Түүнд хорт хавдрыг өдөөдөг BRCA1 гэдэг нэртэй юм ген байдаг юм. За тэгэхээр бүр удамшиж ирсэн ийм одоо юу аюул байх нь шүү дээ. За тэнгууд бодохоор гэж харахаар юм бэл. Ээж нь эмээ нь их чинь бүгд хорт хавдраас сурсан. Удамш тийм удамшаад яваад байгаа. Удамшиж ирсэн юм өвчин байхгүй. За энэ аюулаас сэргийлэх зорилгоор тэрээр 2 хөхөө авахулсан байна. За гэхдээ одоо мэдээж юм өвчтсөн чинь нэмэгдээ өнө гоо сайхныг хадгалах зорилгоор янз бүрийн юм хийгээд ер нь бол гоо сайхан алдагтааг байгаа шүү. Тэ фэнүүдэд нь хандж хэлэхэд. Гэхдээ л одоо нөгөө 87 байсан өвчний хувь биш үү те. Өвчнийг нь хавдар тусах магадлал тэр нь одоо 5 болтлоо буурсан байгаа юм л. Тэгэхээр ер нь бол үр дүнгээ өгсөн байна. Тийм байна. За ингээл ер нь жил болгон хавдрын шинжилгээ өгдөг юм байна. Тэгсэн чинь 2015 онд шинжилгээ өгсөн чинь бас өндөвчний хавдартай байх магадлалтай гэдэг. Ихний шинж тэмдгүүд байна гэдэг юу гарсан. Харин ингээд дахиад одоо ахлаа хэлгэж байгаа. За би энэ дээр юу хэлэх гэдэг нь тэгэхээр хэрвээ Жовли хэнэггүй байсан бол яах вэ? Анзаардаггүй байсан бол яах вэ? Энэ шинжилгээ өгдөггүй байсан бол аль хэдийн хавдрынхаа сүүлийн үед ч юм уу одоо дунд үед ч юм уу те мэдээд эмчилгээгүй байсан бол болчих тийм боломжтой байхгүй. Тэнгүү тгээгүй байна. Манай мөн одоо урдчлан шинжилгээ өгөөд исэн байна. Энэ бол маш том сургамж өгөөд одоо үлгэрч шив байхгүй. Жовли өгдөг юм байна. Чин ягаад өвдөхөөс өмнө эмчилжүүл итгэж штт. Нэг юм уугаал итгэж штт те. Өвдснийхаа дараа бүр өвчнөө юм болчихснаас. Тэнгүүд юм маш зөв юм байна гэдгийг Жовли энэгээр харуулж байгаа. За тэгээ ингэж харуулаад зогсохгүй манай хүн яг тэр хаалгаа хэлгэж байгаа шинжилгээ өгж байгаа бүх үйл явцаа Нью-Йорк Таймс дээр нийтлээд исэн юм бэл. Нийтлэл болгоод тэрийг дагаж ямар олон хүн давхар бас шинжилгээ өгсөн болоо. Яг тийм. Тэгээ хаалгаа юм боллоо. Хаалганы дараа юм байдаг юм байна. Сэтгэл зүй юм байдаг юм байна. Дараа нь эдгэрэлт юм байна гэж бүгдийн нэг нэгэнгүү бичсэн гэнэ. Энийг бүр маш олон эмэгтэйчүүд уншаад түүнийг дагдаг. Урам зориг авна шүү дээ, тий. Хөвчтэй хүмүүс ч гэсэн. Тэг ийм мундаг одоо үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй. Эсвэл хүний төлөө л ингээл юм хийгээд байгаа. Энд чинь би юм өвчтөй өхөө ахуулсан гэж ичж гин гээд нийтлэхгүй байж болно шүү дээ, тий. Гэтэл тгээгүй. Үгүй. Миний жишээ бусад хүмүүст юу болох зурамж болох хэрэгтэй гэдэг андсан байгаа байхгүй. За ингээд хэдий баг байхдаа нөгөө өсвөр наснда тий хэцүү юм амьдралтай, хэцүү зан ааштай жоо тийм эмгэгтэй ийм хүн байсан бол одоо ямар хүчрхэг чухал тийм мондөг эмгэгтэй болж гарч ирснийг бид нэр одоо энэ түүхээс олж харсан.
хүн амжилтанд хүрэх тусмаа ямар байх ёстой вэ гэдгийг Анжелина Жоули үзүүлж байгаа. Энийг бол би бүр тодтогч хэлмээр байгаа. Амжилтанд хүрэхээрээ дээшээ хараад тэнгэр дээр гараа суучдаг хүмүүс байдаг. Гэтэл хүн тэгдэггүй маа. Хүн болгон Жоули шиг байх юм бол дэлхийн өнцөг болон бүр диважин байх нь шүү дээ. Тэ Жоули энийг харуулж байгаа байхгүй. Ганцхан хүн шүү дээ. Яг нэг бид нар нөгөө шинжлэх ухааны ийм гайхамшиг нээлт инновац юу гэдгийг тэрийг ярих болий. Энэ бол зүгээр хүмүүнлэгийн үйлсд хийж байгаа ганцхан эмэгтэй хүний нөлөөлж чадах байдлыг бид харж байна. Тэгэхээр хүн ер нь харах юм бол мэдрэх юм бол яг тэр одоо тэр Камбожд очиод мэдэрсэн шиг нь харах юм бол бидний дотор хүн болгоны дотор тэр сайхан сэтгэл байгаа учраас өөр бусд хүнийг анзаарах тийм сэтгэлийн тэнхээтэй бай. Тэ тамис илүү зовж байгаа хүн маш их байгаа. За тэгэхээр Анжелина Жоулиг энэ үсгэлэн бүсгүйн хувьд тавилан нь зөвхөн дэлхийн суперод биш. За мөн хүний төлөө, дэлхийн төлөө одоо зүтгэхээр бичигдсэн аж. Бараг л Нобелийн шагналт. Ер нь бол би хүмүүсийг өгчмөр санагдаад байгаа болов уу гэж бодож байгаа. Арт түмний гавьт гэдэг шиг. За тийм ээ. Өмнө Нобелийн шагналтан Анжелина Жоули мөсөн хатан маань байсан байна. За маш их баярлалаа. Энэ нөгөө гоё бараг л нэг инфлюенсерүүдийн хамгийн сайнаар нөлөөлж бийж болох жишээг харж байна. Энэ хүний дуу хоолой хурж болох бүх газар нь хүрсэн. Хэвээ гайхалтай. За баярлалаа ба. Баярлалаа зэнглээ. За шинжлэх ухааны таны мэдэх Одмондөр сууг үзэх сонсогчдод кино төх нэвтрүүлгийн үргэлжлээ. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн Одмондөр сууг, НТV телевиз, за Одмондөр радио 83.3 107 гэсэн хост телевизээр хүлээвч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Innovation компани замун өдөр бүр шинэ үрээтэй төлөөлшөө дэмжиж ажиллалаа. Студид инх бат цэнгэл ойрноор байлаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худдагшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.